Монгол Улсын ерөнхий сайд замдагчдаар Япон улсаас Монгол улс цугаан цөбөгөөд бүрэн ихэд элчин сайд Игавахараг хүлээн авч уулзлаа. Уулзалтынханд ерөнхий сайд замдагчдаар уг албан тушаалд томилогдсонтой холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ төвчүүлсэн Япон улсын ерөнхий сайд Ишибад талархаж байгаагаа уламжлахыг хүслээ. Ерөнхий сайд ардчлалын нийтлэг үнд зүйлс бүхий чухал 3 дахь хөрш Япон улстай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ. Япон улсын засгийн газраас манай улсад үзүүлж байгаа хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний йений хөнгөлөлтөө зээлийн эргэн сэргээхээр шийдвэрлсэнд талархал илэрхийлж, уг зээлийн санхүүжилтээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг өргөдгөх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллагаан нотоллоо. Мөн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлцээр ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс Япон улс хоорондын хэлцээр 2016 онд хүчин төгөлдөр болсон. Энэ хэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлоод ерөнхий сайдын дэргэд Монгол-Японы бизнесийн зөвлөлт байгуулахаар төлөвлөснөө хэлсэн юм а. Нарухито эрхэмдээд хатан Масако нар Монгол улсад анхны түүхэн альжилт хийх гэж байгаад Монгол улсын засгийн газар нэн чухал ач холбогдол өгч байгааг онцоллоо. Элчин сайд Игавахара эрхэмдээдс нарын альчлал манай хоёр улсын найрсаг харилцаа иргэд хоорондын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.